Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Үндэсний итгэмжлийн төвөөс тохирлын үнэлгээний итгэмжлийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг та бүхэндээ цуврал байдлаар хүргэе гэж шийдсэн. За энэ цуврал бичлэгүүдээр бид нэр тохирлын үнэлгээний итгэмжлийн үйл ажиллагаа. За итгэмжил өөрөө нэгэн эдийн засагт ямар эерэг нөлөөг авчрах ёстой юм. За тохирлын үнэлгээний байгууллагуудад тавигддаг стандартууд буюу стандартын шаардлагууд нь өөрөө ямар учиртай юм, ямар агуулгатай юм. Тохирлын үнэлгээний байгууллагуудын үр дүнг хэрхэн харилцан хүлээн зөвшөөрдөг юм бэ? За энэ нь өөрөө худалдааг хөнгөвчлөх, гадаад худалдааг нэмэгдүүлэхэд ямар ач холбогдолтой юм бэ гэдэг талаар эдгээр мэдээллүүд байна цуурлаар хүрэх болно. За энэ удаагийн эхний бичлэгээрээ бид нэр итгэмжлэл гэж юу юм? За итгэмжлийн тогтолцоо ер нь яаж бий болсон юм? Үндсэн мөн чанар нь ямар шаардлага хангаж явах ёстой юм гэдэг талаар товчхон мэдээлэл өгье. 1990-ад онд энэ худалдаанд техникийн саад дотгор буюу дэлхийн худалдааны байгууллагаас энэ худалдаанд үндэслэлгүйгээр учирч байгаа техникийн шин чанартай саад дотгоруудыг яаж багасгах вэ? Яаж арилгах вэ гэдэг талаар нэлээд хэдэн удаагийн энэ хэлэлцээрүүд хийгдсэн байдаг. Энэ дотор ургаан хэлэлцээр гэж алдарсан энэ ургаан хэлэлцээр гэдэг хэлэлцээрт энэ тохирлын үнэлгээний итгэмжлэлтэй холбоотой асуудал анх тавигдсан. За улс орнууд бие биендээ гадаад худалдаа хийгээд худалдаалахаар очсон бүтээгдэхүүнээ стандартын шаардлага хангаж ийн үгүй юу? Тухайн орн өөрийнхөө стандартын шаардлагыг хангасан тохиолдолд оруулах гэх мэтчлэнгээр үндэслэгүй маш их саад дотгорууд, техникийн шин чанартай саадууд их үүсдэг байсан. Дамаа ялангуяа төргөн мөрдөө хүнсний бүтээгдэхүүнүүд жимсгэн Европын зах зээл дээр бие биендээ худалддаг. Европын улс орнууд энэ худалдаагаа хөнгөвчлөх хэрэгцээ шаардлагууд байсан. Бүр энгийнээр тайлбарлах юм бол түргэн моддаг жимс хүнсний ногоог нэг улсанд тариад за нөгөө улстай худалдах гэдэг. Тэгэхээр чиний худалдах гэж байгаа бүтээгдэхүүн чинь манай орны стандартын шаардлагад нийцэж үгүй юу гэдгийг бид нэр шалгахын тулд өөрсдөө лабораторид шинжилгээ хийж үзсэн. За ингээд шаардлага хангасан байвал эх орныхоо хэлээр оруулнаа гэдэг ийм шаардлага тавьдаг. За лабораторийн шинжилгээний хариу 3-5 хоног ч гэдэг юм тодорхой хугацаа шаарддаг. Энэ хугацаанд нөгөө бүтээгдэхүүн муудах, хадгалалтын онцгойгоор нь шаарддаг бүтээгдэхүүнүүдийн хувьд түргэн модчих гэдэг. Бушуухан 8-гаа хийж худалдмаар байдаг. Ингээд нөгөө худалдаанд үндэслэгүй саад дотор үүсэж байна л гэдэг ийм асуудал байсан. За ургаан хэлэлцээр энэ асуудлыг шийдэхийн тулд яах юм бэ гэдэг гарц гаргалгааг хайж олсон. Ер нь манайд худалдах гэж байгаа бүтээгдэхүүн дээр чи өөрөө шинжилгээ хийчих. Танаа улс өөрийнхөө лабораториор шинжилгээ хийлгэж. За мэдээж энийг дагаад асуултууд босч байна. Тэгвэл энэ лаборатори нь өөрийнхөө орны өөрсдийнхөө худалдах гэж байгаа бүтээгдэхүүн дээр шинжилгээ хийхээр ч муу юм сайн гэдэг дүн гаргацвал яах юм бэ гэдэг ойлголт. Тэгэхээр энэ лабораториудад тэгвэл тавьдаг шаардлагуудаа стандартчлаа. Өөрөөр хэлбэл аль улс орнд ямар шинжилгээ хийж байгаагаас үл хамааран энэ тодорхой стандартын шаардлага хангасан бол үр дүнгийн зөвшөөрдөг байя гэдэг ойлголтыг гаргаж ирсэн. Хамгийн анхны энэ лабораториудад зориулаад Guide 25 гэдэг нэртэйгээр арга зүйн удирдамж гаргаад энэ удирдамжийн шаардлагыг хангасан бол энэ лабораторийн үр дүн зөвшөөрнө гэдэг зарчмаа тохиролцсон гэсэн үг. За энэ цаашаа улам хөгжөөд ISO IEC 17/25 буюу олон улсын стандартын байгууллага, олон улсын цахилгаан техникийн комиссоос батлан гаргадаг нийт дэлхий дээр үйл ажиллагаа явуулж байгаа лабораториудад тавигдах шаардлагыг тодорхойлдог бидний хэлэлц заншнаар 17/25 гэдэг стандарт нь бий болсон. За энэ стандартынхаа шаардлагыг хангаж байгаа эсгэд хэн үнэлгээ хийх юм бэ гэдэг бас зарчмын асуудал. Энэ ургаан хэлэлцээр дээр яригдсан. За тэгвэл энэ улс орон болгон өөрийн итгэмжлийн байгууллагатай байна. Хувийн байна уу, төрийн байна уу, төрийн бус байгууллагын байна уу хамаахгүй ямар ч байсан хариуцлага бүрэн хүлээх чадвартай хуулийн этгээд нь энэ итгэмжлэл гэдэг тогтолцоог бий болгоод энэ итгэмжлийн байгууллагын итгэмжилсэн үр дүнг бусад орнууд нь хүлээн зөвшөөрье гэдэг асуудал. Энэ дээр бас энэ зарчим яригдсан, энэ дэмжигдсэн. За ингээд
Европын холбооны улсууд EA буюу European Accreditation гэдэг итгэмжлийн бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллага, Аз номхон далайн бүс нутагт APLAC гэж тухайн үед бид нэрлэдэг байсан. Аз номхон далайн лаборатори итгэмжлийн хамтын ажиллагааны байгууллага гэдэг байгууллагууд бий болсон. За энэ томоохон бүс нутгийн итгэмжлийн хамтын ажиллагааны байгууллагууд тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа итгэмжлийн байгууллагуудынхаа чадварыг үнэлээд шаардлага хангасан болвол одоо үр дүнгийн зөвшөөрдөг энэ тогтолцоог бий болгосон. Энэ 2012 оноос Монгол улс бол яг энэ харилцан хуулийн зөвшөөрөх хэлэлцээрт нэгдсэн байдаг. Аз номхон далайн бүс нутгийнхаа. Тэгэхээр энэн дээр бас одоо жишээлбэл тэр өөрийнхөө орны лаборатори шаардлага хангаж үгүй юу гэдгийг итгэмжлийн байгууллага нь үз. Итгэмжлийн байгууллагад тавигддаг тэгвэл шаардлага байх юм уу гэдэг асуудал яригадаад 17,011 буюу 17-11 гэдэг стандартыг одоо энэ итгэмжлийн байгууллагад тавих шаардлага гэж бас олон улсын стандартын байгууллага, олон улсын цахилгаан тэмдгийн комиссаас хамтарч гаргасан. За энэ стандартын шаардлага хангаж байгаа хэсгэд хэн үнэлгээ хийх юм бэ гэдэг асуудлууд бас ирсэн. Ингээд үр дүнгийн харилцан хүлээн зөвшөөрч байгаа тухайн бүс нутагт нь үйл ажиллагаа явуулдаг итгэмжлийн байгууллагууд ижил төвшөнд бие биенийгээ үнэлдэг бай. 4 жил тутамд одоо очиж үнэлдэг энэ тогтолцоог бий болгоё гэд энийг одоо олон улсын итгэмжлийн хамтын ажиллагааны байгууллагуудаас дэмжиж ингээд энэ одоо зарчмыг бүх улс орнууд зөвшөөрөөд за энэ зөвшөөрснөөрөө энэ ILAC буюу олон улсын итгэмжлийн хамтын ажиллагааны байгууллага, APLAC буюу Аз номхон далайн итгэмжлийн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн одоо итгэмжлийн байгууллагууд нь одоо мөрдөж ажилтдаг. За жинхэнэ гишүүн, санал одоо өгөх эрхгүй гишүүн, за ажиглагч гишүүнч гэдэг юм гишүүнчлэлтэй байсан. Монгол улсын итгэмжлийн байгууллагын хувьд бол энэ олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудын итгэмжлийн байгууллагуудын үйл ажиллагаанд анхнаас нь идэвхтэй оролцож байсан. 1997 онд Монгол улс өөрөө итгэмжил гэдэг нэгжийг одоо стандарт хэмжилсэн газрын тухайн үед одоо байгуулж 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр анх үйл ажиллагааг эхлүүлж байсан. За энэний өмнө бол итгэмжлэлээс гэдэг нэргүүгээр зүгээр аттестатчил гэдэг юм уу одоо ямар нэгэн байдлаар лабораториуд тодорхой шаардлага шалгуурыг хангаж өгөө юу гэдэг одоо энэ хөндлөнгийн үнэлгээний системүүд бол ажиллаж исэн боловч яг accreditation, accreditaц буюу итгэмжил гэдэг үгүүдээр бол 94 оноос хойш энэ одоо салбарын хэмжээнд энэ үгнүүд нэвтэрч орж ирсэн байдаг. За 2003 онд стандартчил тохирлын үнэлгээний тухай хууль. За энэний өмнө бол 1995 оны стандартчил чанарын баталгаажуулалтын тухай хуулийн дээр лабораториудыг итгэмжлэх тухай асуудлуудыг хуульчилж оруулж өгсөн байжгаад за 2017 оны стандартчил техникийн зохицуулалт тохирлын үнэлгээний итгэмжлийн тухай хуулийн дээр итгэмжлийн байгууллага бие даасан хараа тусаар үйл ажиллагаа явуулах ёстой гэдэг асуудлыг тавьж энэ Монгол улсад үндэсний итгэмжлийн төв гэдэг байгууллага бий болсон шинээр. За энэ бол өөрөө стандарт хэмжилсэн газрын нэг нэгж байжгаад тусдаа байгууллага болсон гэсэн үг. За энэ байгууллага ямар хэрэгтэй юм бэ гэдэг өөрөөр хэлбэл нийгмийн эдийн засагт ямар үр нөлөөтэй юм бэ гэдэг асуудлууд зүйсээр тавигд. Тэгэхээр түрүүн би оршил хэсэг дээр нэлээд тодорхой ярьсан энэ бие биенийхээ үр дүн харилцан хүлээн зөвшөөрч худалдааг хөнгөвчлөхтэй ойлголт. Энэ бол ерөөсөө цэвэр итгэмжлийн тогтолцооны үндсэн үр дүн. Тэгэхээр энийг бид нэр одоо жижигрүүлээд улсынхаа дотор одоо явагддаг худалдаан дээр ярил л да. Жишээлбэл би өнөөдөр нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ. Энэ бүтээгдэхүүн маань стандартын шаардлага хангасан байх хэрэгтэй. Хэрэглэгчдийнхээ аюулгүй байдлыг хангаж за энэ хэрэглэгчдийг баталгаа түнсэрч гэдэг юм уу. Баталгаатай бүтээгдэхүүнээр хангахад шаардлагадах одоо энэ шаардлагатай стандартыг заавал шаардлагуудыг нь хангасан байх хэрэгтэй гэж үзэж байна. Тэр энийг хэн нотлох юм бэ гэж. Хамгийн анхан шатндаа бол лаборатори нотолдог. Лаборатори танай тухайн бүтээгдэхүүнээс миний үйлдвэрлэж байгаа, таны үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээс дээж аваад шинжилгээ хийгээд за энэ үзүүлэлтүүд нь стандартын шаардлагад нийцсэн байна гэдэг тоонуудыг гаргаж ирдэг. Тэгээд энэ миний лабораторид шинжилгээ хийсэн үр дүнг би одоо
өөр газар аваачаа за лабораторийн бичгтээ ийм бүтээгдэхүүн байгаамаа гэхээр итгэмжлэгдээгүй бол хүлээн зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл наад шинжилгээгээ яг хараад тусаар бодтойгоор хийсэн юм уу юу гэдгийг чи хэн нотлох юм бэ гэдэг ойлголт босч ирдэг. Энд итгэмжлийн байгууллага орж ирдэг. Өөрөөр хэлбэл итгэмжлэгдсэн лабораторийн үр дүнг хүлээн зөвшөөрдөг. За эргүүлээд би жишээлбэл одоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн дээр өөрөө лаборатори байгуулад дэрэгдээ. Одоо үйлдвэрийнхээ хажууд. Энэ нь хараад тусаар одоо үйл ажиллагаа явуулдаг итгэмжлэгдсэн байх юм бол бусд нь хүлээн зөвшөөрч болж байна. За дээрэс нь төрийн одоо нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулдаг лабораториуд хөндлөнгийн гэж бид нэрсээ хэлээд байдаг л та. Энэ лабораториудын үр дүнг бас одоо итгэмжлэлтэй л бол хүлээн. Тэрнээс биш төрийнхийг нь зөвшөөрнө, хувийнхыг нь зөвшөөрөхгүй гэдэг ойлголт байдаг. Энэ дээр итгэмжил гэдэг юм маань харилцсан бие биенийхээ үр дүн давтан хийхгүйгээр хүлээн зөвшөөрөхийн гол ойлголтыг одоо бий болгодог. За цаашлаад бүтээгдэхүүний баталгаажуулалтын байгууллагууд стандартын шаардлага хангасан гэдгийг нотолж тохирлын гэрчлэгээ олгодог. Бид нэр энэ бүх шатанда стандарт хэрэгжиж хэрэгжихгүй байна гэдэг ойлголтуудыг ярьдаг. Тэгвэл бүтээгдэхүүн нь стандартын шаардлага хангасан гэдгийг нотолдог байгууллагыг бид нэр баталгаажуулалтын байгууллага гэж нэрлэдэг. Энэ баталгаажуулалтын байгууллагууд бас үндэсний итгэмжлийн төвөөс итгэмжлэл авч үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр баталгаажуулалтын байгууллагууд тохирлын гэрчлэгийг олгодог энэ үйл явц маань өөрөө бас стандартын шаардлагатай. Энийг бид нийтээрээ 17/65 буюу олон улсын стандартын байгууллага, олон улсын цахилгаан техникийн комиссоос баталсан 17/65 гэдэг стандартад нийцсэн болол итгэмжилдэг. Тэгэхээр жижиг дунд бизнес эрхэлж байгаа одоо аж ахуйн нэгж байгууллага иргэд бүтээгдэхүүнээ зах зээл дээр нийлүүлэхийн тулд заавал стандартын шаардлага хангасан гэдгийг нотолж ийж одоо хэрэглэгчид худалдаж авах энэ нөхцөл боломж нь үүсдэг. Тэгвэл энэ итгэмжил гэдэг маань өөрөө худалдааг хөнгөвчлөдөг. Өөрөөр хэлбэл таны бараа стандартын шаардлага хангасан гэдгийг хөндлөнгөөс нотолж өгдөг энэ лабораториудыг л итгэмжилдэг байгууллага юм аа. За гадаад худалдаан дээр одоо бас энэ итгэмжлийн үр дүн яаж хэрэгэлдэг юм бэ гэж. Та бүхний сайн мэдэх Монгол улсын уул уурхайн бүтээгдэхүүнүүд бий. Одоо жишээл Эрдэнэ төлөвлөрийн зэсийн баяжмал. Энийг Лондонгийн металлын биржид бүртгэлтэй хөндлөнгийн лабораториуд агуулгыг нь тодорхойлоод энэ лабораториудын үр дүнгээр л худалдааны үн тогтдог. Өөрөөр хэлбэл энэ лаборатори 60% одоо баяжмал байнаас гэдэг юм уу 80% баяжмал байна гэдэг юмнуудыг гаргаж ирээд тэгвэл ийм үнээр авна гэдэг энэ асуудлууд яригддаг. Тэгэхээр энэ байгууллагууд ханаас энэ хөндлөнгийн Лондонгийн металлын биржид бүртгэлтэй лабораториуд үндэсний итгэмжлийн төвөөс итгэмжлэгддэг. Итгэмжлэгдсэн энэ лабораторийн үр дүнг худалдан авч байгаа тал шууд хүлээн зөвшөөрч энэ хөндлөнгийн лабораториудын үр дүнгээр л үндэслэж л үнэ тогтоож худалдааны гэрээгээ байгуулдаг ийм систем. За дээрэс нь Монгол улсад үйлдвэрлэсэн одоо уул уурхайн гаралтай бос бүтээгдэхүүнүүдийг бид нэмэгдүүлээ, эдийн засгаас солонгоруулъя гэдэг ойлголтуудыг ярьдаг. Энэн дээр бид бас одоо бид Европын холбооны улсад гэдэг юм Америкт татваргүйгээр нийлүүлэх барааны жагсаалтыг гаргаж байна. Тэр улс орнууд бүгд өөр өөрийн стандартуудтай. За олон улсын стандартын байгууллагаас гаргасан хамгийн наад захын шаардлагуудыг хангаж үгүй юу гэдгийг шалгаж ижил хэлээр оруулна. Тэгэхээр энэ стандартын шаардлага хангасан хангаагүй гэдгийг хэн нэгэн зөв бэлгээрээч гэдэг юм уу үзмжээрээ шийдэх биш итгэмжлэгдсэн байгууллагууд л одоо нотолж өгдөг юм аа. Энэ нь өөрөө итгэмжлийн байгууллагын давуу тал болдог. За би дараагийн бичлэгээр 17/25 буюу биднүүрийн лабораториудад тавьж байгаа стандарт өөрөө ямар учиртай юм? За итгэмжлийн байгууллагад тавигддаг 17/011 гэдэг стандарт өөрөө ямар учиртай юм бэ гэдэг талаар мэдээлэл өгөх болно. Түр баяртай.